Энэ онд Монгол улс энэтхэг улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Айн хүрээнд олон арга хэмжээнд зохион байгуулагдахын эхлэл нь болж өнөөдөр энэтхэг бүгжгийн улсын аврах шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ жил 18 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд хөдөө орон нутгаас оролцох хүүхдүүдийн тоо эрс нэмэгдсэнийг зохион байгуулагчид онцолж байна. This program is a yearly program for last. Үндсэндээ Монголын газар хүрээс 228 орчим хүүхдүүд ирээд энтхийн бүжгийн тэмцээнд орж байна. Зарим нь одоо бүгд Хятад улстай ойролцоо хил газраас, зарим нь Оросын холбооны улстай ойролцоо хил газраас, зарим нь зүүн баруун хязгааруудаас ирсэн байна. Тэгээд энэ олон хүүхдүүд ингээд энтхийн соёлыг бас сурчилж сайхан юм үйл ажиллагаа явуулж байгаа байдал баяртай байна л. But also in the remote places are Тэмцээн бага дунд ахлах гэсэн 3 насны ангиллаар хамтлаг болон ганцаарчилсан төрөлд багчууд өрсөлдлөө. Энэ жил нийтдээ 228 хүүхэд оролцсон бөгөөд энэ жил нийтдээ 228 хүүхэд 27 хамтлаг оролцсон байна. Би Улаанбаатар хотын сонгон найрхан дүүргийн ирээдүйн загsalбар 3 дугаар баг сургуулийн нэг анги байгаа. 3 дугаар ангийнхан байгаа. Тэгээд интернетээс нөгөө хаягийг аваад энэ бүжгийн тэмцээнд анхны жилдээ орж байна. 3 дугаар ангийн хүүхдүүд бага наснд орж байгаа. Ямар үжиг лээ хинэ хүмүүслээ? Сэна. Тэгээд ер нь яг хамгийн ихэд ямар ч урлагч юм гоозон хүмүүжил олгон тий. Хоёрдугаар тас энтиг үүсгэж бас нэг өрмөс юм нэг ташааны хөдөлгөөн сайтай бие биелдэр их гоё засагддаг юм байна гэж бодож байгаа. Охтууд их хөөрх юм бэл. Энэтхэг бүжгийн бүжиглэхэд юу нэ? Хөдөлгөөн нь гоё. Хэр удаа бүжиглэж байгаа? Нэг удаа шээ. Энэ жил анх удаа юу? Тий, анх ташаа хөдөлгөх нь. Юу амархан уу? Амархан. Надад өсөрдгөн таалагддаг. Хүмүүс тэгээд бид нар бүжиглэхэд хүмүүс алга ташаа тэгэхэд гоё идэг. Юу н бүжиглэх хэцүү юу хэр? Тийм хэцүү биш. Энэ жилийн онцлог нь хөдөө орон нутгаас энэ тэмцээнийг зорио ирэх оролцогчдын тоо нэмэгдсэн гэж байна. За хамгийн холоос гэвэл Завхан, Увс, Баян-Улгийн, Арангай, Үр хангаа зэрэг аймагуудаас хүүхэд багчууд идэвхтэй оролцсон гэж байна.